87 дахь дугаар. Өнөөдөр бүгдээрээ талархлын бясалгал гэж хэлж болох биз? За, талархал нь оюун ухааны болон эрүүл мэндийн эерэг байдал өөрийн өмнөх үнэлэмжүүдийг нэмэгдүүлж илүү олон боломж амжилтын үд хаалгыг нээж байдаг онцлогтой. Талархал нь мөн аливаа сөрөг эрчим энерги сэтгэл готрлаас сэргийлэх зорилгоор өөртөө өгч буй том бэлэг гэж ойлгож болно. За, тэгэхээр энийг өдрийн аль ч цаг үед хизээж хийж болно. Гэхдээ минийхэр бол хамгийн тохиромжтой нь бол өглөөгөр тэр дундаа амралтын өдрийн яаран сандран босдгүй тэр өглөөгөр байгаа зүйлдээ талархал илэрхийлэх маань сэтгэл засал болж өгдөг байгаа. За, тэгэхээр өөртөө өвтөйхэн байдлаар суугаад эсвэл хэвтээд яг одоо цагтаа төвлөрье. Миний дуу хоолойг сонсоод тэгээд гүнзгий амьсгаа авчээ. Амьсгал яаж орж гарч байгааг ажиглаад орчноо мэдрээд дахин нэг удаа амьсгалъя. Би өгүүлбэрээ хийлээд хэсэг хугацаа завсарлана. Яг энэ үед та бүхэн дотроо дагаж хэлэх боломжтой. За, хэлцгээе. Би амьдралыг мэдрэх шинэ өдөрт талархаж байна. Би орчлон ертөнцийн нэг хэсэг болон оршин буйдаа талархаж байна. Би яг одоо тохиож буй цаг мөчөд талархаж байна. Би нарны гэрэл, сарны туяа, од мичдийн гялбаанд талархаж байна. Би өнөөдөрт талархаж байна. Би миний төлөө тасралтгүй ажиллаж буй олон тэрбум өөрийн эд эсүүддээ талархаж байна. Би яг одоо байгаа орчиндөө талархаж байна. Би өөрт байгаа болон өөрийн бүтээж буй бүхий л эд баялагт талархаж байна. Би өөрийн татаж буй хайрын бие дэлгэрэл бүхэнд талархаж байна. Миний амьдрал руу урсан орж буй баялаг бүхэнд талархаж байна. Би өөрийн бүх авьяас ур чадварт талархаж байна. Би оюун мэдлэг, ухамсар, сэтгэл биедээ талархаж байна. Би таван мэдрэхүй зүүн мэдрэмжэндээ талархаж байна. Би хүсэл тэмүүлэл сониуч зандаа талархаж байна. Би үргэлж надтай хамт байдаг өөрийн сүнсэн биендээ талархаж байна. Би өөрийн мэдэрч буй бүхий л төрлийн мэдрэмжүүддээ талархаж байна. Би намайг давталуулдаг бүх зүйлд талархаж байна. Би өнгөрсөн бүх дурсамжиндаа талархаж байна. Би намайг ивэдэг өвөг дээдс, харсан даасан тэнгэрүүддээ талархаж байна. Би надад баяр хөөр авчирдаг олон зүйлсд талархаж байна.
Би амьдралд минь байгаа бүхий л хүмүүст талархаж байна. Би намайг хайрладаг бүхий л хүмүүст талархаж байна. Би надад тусалсан, надад зааж сургасан бүхий л хүмүүст талархаж байна. Би ирээдүйд надтай тааралдах хүн бүрт талархаж байна. Би намаа хөгжүүлж сорьдог амьдралын сорилт бүхэнд талархаж байна. Би шинэ эхлэлд талархаж байна. Би амьдралдаа олж авсан бүх дадлаг туршлагадаа талархаж байна. Би өвөг дээдсийн өв их ухаан оюун мэдлэлд талархаж байна. Би асар баялаг түүх соёлд нүүдэлчин удмын хойч үе болсондоо талархаж байна. Би ирээдүйд тохиолдох гайхамшигтай боломжуудад талархаж байна. Би цэнгэг ус цэвэр агаарт талархаж байна. Би эрх чөлөөндөө талархаж байна. Би тусгаар тогтносон их оронтойдоо талархаж байна. Би бидэнд өвлүүлэн үлдээсэн байгалийн нөөцөд талархаж байна. Би ургамал, бичил биет, ан амьтдад талархаж байна. Би дэлхий дээрх хамгийн бүтээмж өндөр, ухамсарт хүн болж төрсөндөө талархаж байна. Би орчлон дээр үн цэнтэй үйлтэй, зоригтой нэгэн болж мэндэлсэндээ талархаж байна. Би ертөнцийн дээр үр ашигтай нэгэн байгаадаа талархаж байна. Би энэ ертөнцийг бүтээсэн тэр оршихуудад талархаж байна. Би бидэнд энерги бэлэглэж байдаг бүхий л гариг, нарны аймагуудад талархаж байна. Би яг энэ цаг үед амьдарч хийж бүтээж байгаадаа талархаж байна. Би сайн сайхнаа түгэж мэдлэг чадвараа хуваалцаж буй дэлхийн бүх хүмүүст талархаж байна. Би байгаль дэлхийг хайрлах хойч ирээдүйнхээ саруул ухаанд талархаж байна. Би байгаа бүхэндээ маш их талархаж байна. Талархлаа. Миний бэлдсэн талархлын хэсэг маань дуусчихын. Та бүхэн цаашаа үргэлжлүүлээд өөрийнхөө бодож байгаагаар бүр наривчлаад тухайн 7 хоногт хинд талархмаар байсан тийм үү? Ажил төрөл бүтээхэд маань хин тусалсан байх нь, сэтгэл санааг маань хин өргөж өгсөн байх уу гэж тусгайлан хүнд зориулж талархал илэрхийлж болно. Эсвэл ямар нэгэн гой сайхан зүйл болсон ч юм уу те. Яг өөрт чинь хамааралтай гой сайхан зүйл болсон бол тэрийгээ бас үргэлжлүүлээд талархалдаа хилээд явчих боломжтой байгаа шүү.
та бүхэн маань одоо бусдтайгаа энэ талархлын үгсийг хуваалцаж доор комент үлдээхийг хүсье. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.